эвэрчи магадтай хүн. Айдсын хамгийн дээд айдас бол үхлээ сайхан айдас байдаг. Үхэл гэхдээ зэрэг л одоо дургуун хүрч байгаа тэр бодол бол өөрийг алхайлгаж байгаа. Биш номдлаас нь яг одоо үхэлд бэлдсэн гэх юм уу та. Эмч хүн бол үхэхэд бас их муу санаатай үхдэг юм байл л дээ яг. Над дээр яасан хэрэг зүрхний лугшилт болгон дээр лугшилт болгоноор ингээд ертөнцийн жижигрээд байсан. Бидний амьдрал ерөөсөө энэ хоёрын хооронд л багтдаг гэж юу? Энэ бидний эцсийн зогсоол уу? Үхлийн дараа дахиад амьдрал байна гэдэг асуудлыг үгүйсгэж байгаа юм бас шинжлэх ухаанаас гараагүй. Тэгэхээр энэ шилжилтийн дараа юу болдго юм бэ гэдэг бол гайхалтай асуулт болж хуурч байгаа юм. Төсөв төрлийн үед их уян байдаг болохоор энэ үед төрөл дэвшлэр явчих болно. Үхээд 49 сонсныхоо хойно би үнэхээр баян айлын танхил охины хэвлийд бүрлдэнэ. Тэр бурхан болоочийнхаа нэрийг марттал буян хийнэлээс. Айта 6 мөсгийг айлан шилгэлэн шийдэ. Ер нь амьттай бивний хайрлан гэдэг чинь буян үлдэл гэсэн үг шүү дээ. Буян гэдэг чинь өөрөө хайр гэсэн. Үхлээс төрүүлж бид сайн сайхан зүйлийг хийя гэдэг оюун ухааныг одоо суулгаж байгаа. Зүгээр нэг гинтийн байдлаар үхэх. Тэгээ бэлтгэлтэй үхээр чинь бас их өөр байт юм байна. Үхлийн тухай тэгж одоо маш сайн судалж тэрэнд практик хийж ингэх явдал бол ямар нэгэн аим шиг байхгүй. Тэгэхээр эн чинь бол ер нь бол амьдралын тухай боловсрол, үхлийн тухай боловсрол. Сэтгэлийн соёлын хамгийн том илэрхийлэл нь үхэж чадах гэж. Миний ойлголт амьдарч чадсан хүн үхэж чаддаг. Төгс гэгэрч болно гэдэг чинь тийм нүгэл хийсэн хүн болохгүй гэж хэлээг. Бүгдээрээ болно гэдэг чинь өнөөдрийн тойргоос гарч болно л гэж хэлж байна. Тэр бол гайхамшигтай.